Тархийг тэжээдэг 5 хатаасан жимсний талаар хэлж өгье. Таны тархи өдөр бүр мянган нейроноо алдаж байдаг. 60 наснаас хойш таны тархи өсөж эхэлдэг гэж төвдийн ангаагч Лувсан Темпа 30 гаруй жил хүмүүсийг ангаасан хүн ангаагч ярьж байна. Тархийг үнтэй эмээр биш, байгалийн аргаар сэргээж болно. За, эхний жимс нь харч авга. Харч авганд кварцитин гэж хүчтэй антиоксидант байдаг байна. Энэ нь тархины стрессийн эсэлтэлтийг зогсоодог байна. Мөн Б-ийн төрлийн витаминууд болон глюкоз ихээр агуулгаддаг нь тархины нейронуудын хувьд хялбар шингэх түлшин болно. Хүний тархи бие махбодын ердөө 2% эзэлдэг хэрнээ бие махбодод зарцуулагдах эрчмийн 20% зарцуулдаг. Харч авгыг байнга идэж эхэлсэн хүмүүс ой санамж сайжирч, төвлөрөх чадвар нэмэгдэж, тэрч бүхэл сэтгэл санаа өөдрөг болж байна гэдэг. Харч авганд агуулгаддаг неохлороген ба хлороген гэдэг 2 амин хүчил судаснаас муу холестеринийг цэвэрлэдэг нь туршилтаар нотлогдсон. Өдөрт 12 ширхэг харч авга идэж байсан хүмүүст хамгийн сайн үр дүн гарчээ. Тархийг тэжээдэг судаснууд цэвэр байх нь тархийг шаардлагатай тэжээлээр хангахад туслана шүү дээ. Харч авганы бас нэг аж тус нь цусны даралтыг хэвийн болгодог юм. Өдөрт 5-8 ширхгийг үдээс өмнө өглөөний цайн дээр ч юм уу идэхийг зөвлөж байна. Илүү идэх хэрэггүй. Мат өнгөтэй хорчгорыг нь сонгож идэх хэрэгтэй. Гөлгөр гялалцсан нь гэлцрийнээр арчсан байдаг тул ашигтай чанар нь буурсан байдаг. 2 дугаар үзэм. Цөөхөн хүнсэнд агуулгаддаг ховор бодис болох боор байдаг. Боор нь хөдөлгөөний зохицуулалт, хариу үйлдэл үзүүлэх хурд, анхааралд нөлөөлдөг. 50-60 наснаас хойш хүмүүс юмаа мартаж, хүмүүсийн нэрийг сольж дуудаж эхэлдэг нь иймэрхүү чухал бодис тархинд дутагдсантай холбоотой. Хатга үзмийг өдөр бүр идчих үйл энэ асуудал цэгцрэнэ. Үзмэнд бас кали бий. 100 г үзмэнд өдрийн хэрэглээний калины 20% агуулгаддаг. Кали нь тархины мэдрэлийн импульсийг дамжуулдаг гол бодис юм. Үзмэнд мелатонин агуулгаддаг нь унтаж байх үед тархи нөхөн түлчгэд чухал үүрэг гүйцэтгэдэг. B1, B2, B3, B5 витаминууд нь хамтдаа мэдрэлийн системд тайвшруулах үйлдэл үзүүлдэг байна. Нойрсуулах биш. Түгшүүр, уур уцаарыг багасгана. Мигрэний давтамж холдно. Үзэн бараа өнгөтэй байх тусмаа илүү сайн. Идэхийн өмнө заавал угаах хэрэгтэй. 10-15 минут бүлээн усанд дэвтээгээд усаа сольж дахин угаах хэрэгтэй. Өдөрт ойролцоогоор 30 г үзэм идэхийг зөвлөж байна. Хоолны халбаг овоолоостой нь ойролцоогоор 30 г болно. Өглөөний кашиндаа хийж эсвэл зүгээр л идчихэж болно. Илүү идэх хэрэггүй. Учир нь үзмэнд сахарын агуулмж багагүй байдаг шүү. За, 3-т нь курага буюу чангаанц. Эртний Хятадд энэ жимсийг оюун ухааны жимс гэдэг байжээ. Далайчид энэ жимсийг заавал авч явдаг байсан. Учир нь энэ жимсэнд агуулгадах нэг бодис тархинд дутагдвал тархи сэтгэн ботхоо болдог гин. 100 г чангаанзанд калийн өдрийн нормын 69 гаруй хувь нь агуулгаддаг. Энэ нь бусад ямар ч хатаасан жимстэй харьцуулшгүй тоо юм. Үзмийг тайлбарлаж байхдаа хэлсэн. Кали байхгүй бол тархинаас дамжуулах мэдрэлийн дохио байхгүй болно гэсэн үг. 2 дахь чухал бодис нь магний. Өдрийн нормын 26%-ийг хангана. Тархины нейронуудыг симфони хөгжимтэй зүйрлвэл удирдагч нь магний юм. Магнийгүй бол санаа зовлт, нойр гүйдэл, уцаар,
төвлөрч чадахгүй байх зэрэг симптом илэрдэг. 50 наснаас хойш бүх хүнд магний дутагддаг. Мөн магний нь серотонин гормоны ялгаралд оролцдог. Серотонин гормон бага ялгар бол уцаартай болж дарамт мэдрэн юу ч хиймээргүй болдог. Чангаанц буюу хатаасан абрикост бета-каротин агуулгаддаг. Өдрийн нормын 70%-ийг хангана. Бета-каротин нь витамин А болон хувирч тархийг насжилтын өөрчлөлтөөс хамгаалдаг. Нейронуудыг зэврэхээс хамгаалдаг гэж хэлж болно. Нэмж хэлэхэд нүдний хараанд маш сайн. Тархины 40% нь нүднээс ирж буй мэдээллийг боловсруулж байдаг. Е витамины өдрийн нормын 36%-ийг хангана. Мэдрэлийн эсийн бүрхүүлийг гэмтхээс хамгаалдаг. Чангаанзанд өдрийн нормны бараг 18% төмөр агуулгаддаг. Төмөр бол гемоглобин бөгөөд гемоглобин нь цусан дахь хүчил төрөгчим. Хүчил төрөгч нь тархины хувьд амьдрал нь шүү дээ. Гемоглобин дутагдлыг бас цус багталт гэдэг. Энэ үед байнга ядарч тархи сэтгэхээ байдаг шүү дээ. Байгалийн аргаар зөөлнөөр эдгээр бүх асуудлыг чангаанц шийднэ. Өдөрт 3-5 ширхэг идэвхтэй хангалттай. Бас л сахар ихтэй, мөн калори ихтэй тул чихрийн шижинтэй хүмүүс болгоомжтой идэх хэрэгтэй. Төвдийн ангаах ухаанаас зөвлөхөд өглөөгүүр чангаанзаа хушигтай хольж идвэл үйлчилгээг нь улам нэмэгдүүлнэ. 4-дүгээрт черника буюу нэрс. Дэлхийн 2 дугаар дайны үед шөнийн нислэгийн өмнө нисэгч нарт заавал идүүлдэг байжээ. Тухайн үедээ нүдний харанхуйд харах чадварыг сайжруулдаг гэж бодцоож байсан ч хожим нь орчин үеийн ангаах ухаан тархинд сайн номер 1 жимс гэдгийг нотолжээ. Антицианы гэх бодис нь өөр жимснүүдэд агуулгаддагч нэрснийг тархинд нэвтэрч чаддгаараа онцгой өөр юм байна. Америкийн Цинциннатийн их сургуульд 68 настай хүмүүст судалгаа хийжээ. Нэг хэсэг хүмүүст нэрсний хатаасан нунтаг өгөөд нөгөө хэсэгт нь юу ч өгөөгүй байна. Нэрс эцэн хүмүүс хэсэг хугацааны дараа ой санамж нь сайжирчээ. Тархины бичлэг хийж үзэхэд эдгээр хүмүүсийн тархины үйл ажиллагаа идэвхжсэн нь харагдаж байв. 50-аас 55 настай тарган мартамхай хүмүүст хийгдсэн бас нэг туршилтаар 12-7 хоногт дээрх үр дүн батлагдсан. Бас нэг чухал зүйлийг хэлэхэд нэрсэн шинээр тархины эсийг үүсгэхэд тусалдаг байна. Тархины эсүүд нөхөн түлждэггүй гэж олон 10 жил үзэж байсан ч нөхөн түлждэг гэдгийг тогтоосон. Тархин дахь гиппокамп гэх хэсэгт нейронууд шинээр үүсдэг бөгөөд энэ үйл ажиллагааг нэрс дэмждэг байна. Мөн нэрс дофамины төвшинг дээшлүүлдэг. Өглөөс ирээд бос юм хиймээр байна уу? Эсвэл таз ширтээд хэвтээд баймаар байна уу гэдгийг тань дофамин гормон шийднэ. Нас ахиад аливаа зүйлээс сэтгэл ханамж авах нь багасдаг нь насных биш дофамин багаснантай холбоотой. Хуурай байдалтай ашигтай байдлаа илүүтэй хадгалсан байдаг тул хоёр хоолны халбарыг өдөрт кашинд, тарганд, аарцанд хольж идэж болно. Дангаар нь идсэн ч болно. Хэрвээ боломж нь байдаг бол хөлдөөсөн 150 грамыг идвэл илүү сайн. Халуун кашинд нэмж хийж болохгүй. Чанаж бас хэрэггүй. Түүхийгээр нь эсвэл хөлдөөсөн хэлбрээр идэх хэрэгтэй. За 5 дахь жимс нь бол черноплодная рябина буюу арони. Монгол нэрийг мэдсэнгүй. Байгаль дахь хамгийн хүчтэй тархины юм. Түүнд антициан буюу тархины эсийг хамгаалдаг бодис бусад жимстэй харьцуулахад илүү их байдаг. Нэрснийхээс ч их. Антициан нь тархины үйл ажиллагааг сэргээж эсэлтэлтийн процессыг зогсоож нейронуудыг устгадаг чөлөөт радикалуудыг блоколдог. Туршилтаар арони жимсийг байнга хэрэглэснээр Альцгеймер, насжилтын ухаан муудах өвчнөөс урьдчилан сэргийлдэг нь нотлогдсон.
эдгэхгүй өвчлөх эрсдлийг бууруулна. Мөн жимснүүд дотроо йодын агуулмжаараа аварган юм. Йод гэхээр бамбай булчирхайтай холбогдно. Бамбай булчирхай нь бодисын солилцоо хариуцдаг ба таны оюуны чадамжтай шууд хамааралтай. Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдвол ой санамж, төвлөрөл муудаж, бодол тань кисэл дотор жунгаарлтна. 3-т витамин П буюу рутин. Капилляр хялгасан судасны ханны бат бөх уян хатан байдалд нөлөөлдөг. Тархинд маш олон хялгасан судас бий. Судасны хан хэврэг бол бичлэлт цус харуултууд болж эргэн тойрных нь нейронууд үхэж байдаг. Хүнд мэдрэгдэхгүйгээр чимээгүйхэн устна. Энэ жимсийг олон жил цус өтгөрүүлдэг гэж ярьж бичсэн нь худлаа. Витамин С ба рутины өндөр агуулмж нь хялгасан судасны ханын бат бөх уян болгоод зогсохгүй. Судсанд тромб бөглөрөл үүсгэхээс сэргийлдэг. Зүрхний эмч Андрей Кордмахин ароны цусны даралтыг бууруулж бие махбодыг кали болон микроэлементүүдээр хангадаг гэж ярьсан. Мөн цусыг өтгөрүүлэхгүй шингэлнэ. Британий эрдэмтэд тамирчид дээр судалгаа хийхэд өдөрт 200 г шүүс уусан хүмүүсийн организмд өрөвсөл байхгүй болж байжээ. Даралт бууруулдаг тул цусны даралт багтай хүмүүс идэхгүй байсан нь дээр. Хатаасан арониаг 2 хоолны халбгаар өдөр бүр каш тарганд нэмэх маягаар хэрэглэх хөлдөөсөн нь хатааснасаа илүү ашигтай. Амт нь жаахан эвгүйч дорхноо таснаа. За 6 дахь бонус жимс нь болохоор хурма. Төвдүүд хурмаг оюун ухааны нарны эм гэдэг. Энэ жимсэнд тархин шаардлагатай 3 бодис бий. Зис, кобальт, фосфор. Энэ 3 нь нэг бүтээгдэхүүн дотор хамтдаа байх нь тунх ховор. Эдгээр нь мэдрэлийн миелины давхаргыг бэхжүүлдэг. Нас ахих тусам энэ давхарга нэмгэрсээр удаан боддог, тогтоодог болдог байна. Бета-каротин луван амтд гуа, амтд чинжүүнээс ихийг агуулдаг. Хурмаад байгаа бета-каротин нь витамин С флавоноидын хамт үрвслийн эсрэг хүчтэй үйлчилнэ. Тархин дах архаг үрвсэл нь насжилттай холбоотой тархины үйл ажиллагаа саарахын гол шалтгаан нь юм. Кали болон глюкоз, фруктоз нь тархины үйл ажиллагааг тежээнэ. Өдрийн хоолны дараа 2-3 хурмаа идвэл хоолны дараа нойр хүрэх үзэгдэл байхгүй болно. Йод хурмаад бас бий. Дээр тайлбарлсан. Хурмаа хатаасан, хагас хатаасан аль нь ч байсан ижилхэн ашигтай. Хагас хатаасан хурмаа гадуураа цагаан унтагтай байдаг нь хатаах явцад гадагшилсан сахар нь юм. Химийн бодисгүй зөв хатаасны шинж. Чихрийн шижинтэй хүмүүст мэдээж зөвлөхгүй. Эдгээр 6 жимс хамтдаа тархийг хамгаалах бүхэл бүтэн систем юм байна.